За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. IMS podcast-ийн манай 19 дахь дугаар энхүү эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор манай мэдрэл судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Эрдэнэ Туяа маань оролцож байна. За та өөрийнхөө талаар товчхон танилцуулаад тэгээд подкаст эхлэхөө. За энэхүү подкастыг сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ Туяа гэдэг. Би мэдрэлийн эмч мэргэжилтэй. 2020 онд ач хамгаалах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд 2022 онд мэдрэлийн эмч болсон. За үүнээс хойш 23 оноос анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар өдийг хүртэл ажиллаж байна. За өнөөдөр та бүхэндээ би ой тогтоолт ба шин тэжээл гэсэн сэдвийн доор мэдээлэл танилцуулах болно. За тэгэхээр нөгөө ой тогтоолт гэдэг маань юу юм болоо? Тэр талаар дэлгэрэнгүй ойлголт өгвөл. За ой тогтоолт гэдэг нь шинэ мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээн санах үүргийг гүйцэтгэдэг сэтгэц физиологийн процессыг хэлдэг. За өөрөөр хэлбэл хүний урд өмнө сонссон, харсан, уншсан зэрэг шинэ мэдээллийн улмөр тархины гадагт төр холбоос хэлбэрээр хадгалагдаж байгаад тодорхой нөхцөл эсвэл нийлэмжт үүлийн үндсэн дээр дахин ийм сэргээгдэх процессыг хэлдэг. За ой тогтоолт нь өөрөө тогтоох, хадгалах, сэргээн санах, мартах гэсэн үе шаттайгаар ерөнхийдөө цикл хэлбэрээр үргэлжилдэг юм процесс байгаа. За ой тогтоолтыг дотор нь зорилгоос нь хамаарат санамсаргүй, ухамсартай гэж хуваадаг. За санамсаргүй нь гадны юмс үзэгдлийн нөлөө, хүчтэй цочрлын улмаас ерөнхийдөө хар аяанда буюу ухамсаргүйгээр бол тогтдог. За ухамсартай буюу зориудын тодорхой нэг зорилгын үр дүнд ой тогтоолт бий болохыг хэлдэг. За жишээлбэл нэг шалгалтанд бэлтгэхтэй ч юм уу. За арга барилаар нь ой тогтоолтыг дотор нь механик болон утгачлсан гэж хуваадаг. За механик гэдэг нь олон давталтайгаар манай уламжлалт, боловсролын систем ихэд олон давталтайгаар ой тогтоолт бол үүсгдэг. За мөн утгачлсан байдлаар ой тогтоолт үүсгэж болно. За юмсын дотоод холбоо, мөн чанар, зөв тогтолт дээр үндэслэн бий болдог. За ой тогтоолтыг дотор нь ерөнхийд нь 3 хувааж үздэг. Мэдрэхүүн ой болон богино хугацааны ой, урт хугацааны ой гэдэг. За мэдрэхүүн ой нь болохоор хүн өөрийн 5 мэдрэхүүгийн тусламжтайгаар богино хугацаанд ой тогтоолтыг үүсгэдэг. Энэ нь ойролцоогоор 0.5-аас 3 секунд үргэлжилдэг. За богино хугацааны ой тогтоолтын хувьд болохоор хайцангуй дунджаар бол 15-аас 30 секунд үргэлжилдэг. За урт хугацааны ой тогтоолтын хувьд бол хамгийн урт буюу хэдэн сараас хэдэн жилээр үргэлжилдэг. Урт хугацааны ой тогтоолтыг дотор нь ямар мэдээллийг хадгалж байгаагаас хамаарат хэд хэд хуваадаг. За үечлсэн буюу өмнө нь туулсан ямар нэгэн үйл явдал тийг тогтоож авахыг бол үечлсэн ой тогтоолт. За семантик гэж байдаг. За семантикийн хувьд бол тодорхой шинэ мэдлэг, мэдээллийг утгачлсан байдлаар бол тогтоохыг хэлдэг. За үүлийн ой гэж байгаа. Дадсан шинээр бий болгож сурч байгаа юм үйлдэл, чадвар тэг үүлийн ой гэдэг. За emotional ой гэж байгаа. За emotional ойгийн хувьд болохоор тодорхой тухайн шинэ мэдээллийг тогтоож авахдаа ямар сэтгэл хөдлөл илэрч байсан түүнийг болохоор тогтоож авч байгааг emotional ой гэж байгаа. За ой тогтоолт нь ерөнхийдөө бол тархины гиппокампус болон духны дэлбэнгийн өмнөд атриан дээр за амигдала дээр очиж мэдрэлийн эсүүдийн хоорондоо холбоос үүсгэснээр бол ой тогтоолтыг тэнд хадгалагддаг гэж ерөнхийдөө онлын хувьд бол тайлбарласан байдаг. За маш сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө тий. За ой тогтоолтын ер нь ямар эмгэгүүд байдаг вэ? За ой тогтоолтын эмгэгийг дотор нь тоон болон чанарын гэж хуваачдаг. За тоон өөрчлөлтийн хувьд болохоор ой тогтоолт нэг бол ихсэх, багасах, за хүнд хэлбэртэй ойгуудл буюу амнезиа үүсгдэг. За амнезиг жишээлбэл тодорхой нэг цочрлоос өмнөх тусламжуудаа мартахыг бол retrograde гэдэг амнезиг нэрлэдэг. Хэрвээ тодорхой цочрлоос хойшоо мартчихвал anterograde амнезия буюу шинээр ой тогтоолт үүсгэж шинэ мэдээллийг тогтоож авч чадахгүй байна гэсэн үг. За чанарын өөрчлөлтийн хувьд ярих юм бол хуурамч буюу зохиомол дурсамж үүсгэх андуур өөрчлөлтүүд ордог. За жишээлбэл хин нэгний ярьсан зүйлийг
эсвэл үзсэн киногоо ч юм уу өөрийнхөө амьдрал дээр өөрт нь тохиолдсон битээр гэж андуурж хуурамч юм ой тоод дурсамж үүсэхийг бол хэлдэг. Яаж уншлаад тийм бол? За уншлагын хэд хэдэн арга байдаг. За эмнэлгийн нөхцөлд эмч мэрэгчлэнүүдээр хэд хэдэн тест хийлэгдэг байгаа. За үүнд нь бол Minicog, Sage болон Mini Mental Moco гэд хэд хэдэн тестүүдийг хийгээд дан ганц ой тогтоолт гэхээс илүүтэйгээр танин мэдхүн өөрчлөлтөнд хамт хавсран уншилдаг. Давхар юуны багжийн шинжилгээ хийх үү? За багжийн шинжилгээний хувьд болохоор гарах яг тархины бүтцийн өөрчлөлтийг хардаг учраас онцлогдох магадлал ерөнхийдөө бол багатай. Харин онцлогтой болохоор тухайн өвчтний асуумж, ар гэрийнхний асуумж, за мөн ой тогтоолт болон танин мэдхүн тестүүдэд хэрхэн одоо хариулж байгаагаас нь хамаарат ой тогтоолтын өөрчлөлтийг бол үнэлэх боломжтой байдаг. За одоо хүмүүс ингэж ярьдаг нь их амархан мартаад байна тий. Би одоо юмаа ингээд өмнөх юмаа санахгүй байна гэсэн тиймэрхүү нэг хүчнүүдээс юу ирдэг те. Зөвөр илэрдэг те тий. Тэр үед та ямар зөвлөгөө өгөх вэ? За ерөнхийдөө бол аль ч насны хүн амьдралынхаа явцад тодорхой зүйлийг үе үе мартдаг. Энэ бол хэвийн зүйл. За насанд хүрсэн хүний хувьд бол үе үе юм мартахыг бол маш хүн дээр хүлээж авдаг. Хүүхдүүд ч гэсэн ер нь бол бас мартдаг. Гэхдээ хүүхдүүдийн хувьд бол харьцангуй одоо юм мартаж байгаадаа ингээд стресстгүй байдаг. Хэвийн хүн ерөнхийдөө бол мартах бол энийг бол хэвийн процесс гэж ойлгож болно. За хэрв ой тогтоолтын өөрчлөлт нь өдөр тутмын амьдрал тэр дундаа одоо жолоо барих, уцаа ашиглах, гэрээ олох эднэрт нь бол ингээд ийм саад учруулад байх юм бол заавал эмнэлэгт ирээд нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах шаардлагатай. За жишээлбэл одоо нэг асуултыг олон дахин давтаж асуугаад байвал ярих үедээ үгээ удаан бодоод юм уу эсвэл магтаад бүр гацчих. За үгээ хольж ярих. Жишээл ор гэж хэлж байгаа ширээ гэж хэлэх юм уу. За өмнө нь яг бүр ингээ өдөр болгон хийдэг дадсан үйлээ хийж чадахгүй эсвэл хийхдээ удаад байвал. За юмсыг өөр газар байрлуулад байвал одоо жишээлбэл хөрөгчөнд маха буцааж хийхдээ уцаа хийх юм уу тий. За өмнө нь сайн мэддэг байсан газараа алхах эсвэл жолоо барихтаа төөрөөд байвал. За зан төрхөд өөрчлөлт орсон байвал ерөнхийдөө бол бусад одоо танин мэдхүн өөрчлөлт ой тогтоолтын алдагдал хүргэдэг одоо тархины судасны өвчин, Альцгеймерийн өвчин, дух чамархаан деменц, за Леви-Битийн деменц гэдэг иймэрхүү өвчнүүдээс ялган онцлох шаардлагатай тул заавал эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. За тэгвэл одоо ой тогтоолтыг сайжруулах тийм аргууд нь юу ах вэ? За хамгийн нэгдүгээр хангалттай сайн нойр авах шаардлагатай. За нойр нь бидний бие махбодод ямар ач холбогдолтой вэ гэхээр алдсан энерги нөхөх, за мэдрэлийн синапсыг сэргээх, ой тогтоолт болон суралцах үйлийг дэмжих, дархлаа зөвшөөрүүлэх болон дааврын зохицуулахад оролцох. За бодисын солилцооноос үүссэн чөлөөт радикалыг бууруулах зэрэгт бол өндөр ач холбогдолтой байдаг. Хүний нойрны хэрэгцээ харилцан адилгүй байдаг. За насанд хүрсэн хүн бол 7-оос дээш цаг унтах шаардлагатай байдаг. Болвол 0-оос 3 сарын няраа явах гэхэд хоногийн 24 цагийн 14-өөс 17 цагийг бол унтах шаардлагатай байдаг. Гэтэл одоо орчин үед одоо хотчлолтоос хамааралтайгаар гэрэл болон дуу чимээний бохирдол, за дэлгэцийн хэрэглээ, стресс зэрэгс үүдэлтэйгээр бид нар одоо ингээд хангалттай сайн нойр авч чадахгүй байгаа нь бидний ой тогтоолтод бол сөргөөр нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр үнэхээр бол аль болох сайн нойр авах хандлахаараа хамгийн нэгдүгээр чухал байгаа. За хоёрдугаар сэтгэл санаа тайван байх. Хүний сэтгэл санаа тайван байж анхаарал төвлөрөлт нэмэгддэг. Ингэснээр шинээр нөгөө шин мэдээллийг тогтоох боломжтой болох нэ. За тэгэхээр ерөнхийдөө йог юм уу, бяцлал зэрэг хийгээд сэтгэл санаагаа тайван тогтвортой байлгасны үр дүнд ерөнхийдөө ой тогтоолтыг дэмжих боломжтой. За нөгөө талаас дасгал хөдөлгөөн хийх нь ой тогтоолтыг бол сайжруулах юм нөлөө үзүүлсэн байдаг. За дасгал хөдөлгөөн хийх үед болохоор зүрхний цогцлтын тоо нэмэгдэж, цусны эргэлт сайжирснаар нейрон болон гэлий эсүүдийн өсөлтийн факторуудын нийлэгжилтийг дэмждэг. Ингэснээрээ тархинд шинээр синапс үүсгэх, мэдрэлийн холбоос үүсгэх зэрэгт бол ач холбогдолтой байгаа. За тэгвэл
ой тогтоолтыг одоо дэмждэг хүнс тий. Одоо самар идвэл ухаантай болно гэж хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр тийм хүнснүүдийн талаар та бас нэмж мэдээлэл өгөөч. За самарны хувьд болохоор өөрөө өөх тос, уурга, витамин, тэр дундаа витамин B2, фолийг хүчил, витамин Е, за мөн зарим одоо эрдэсүүдийг агуулдаг кальц, магний. За эдгээр энэ самарны найрлаганд байгаа бүтээгдэхүүнүүд нь өөрөө тархины үйл ажиллагааг дэмждэг. Яаж вэ гэхээр тархи өөрөө 60% нь өөх тосноос тогтдог. За ингэснээрээ мэдрэлийн ширхгийн гадна талын нийлэн бүрхүүлийн нийлэгжилт болон синапсын холбоо үүсэлтийг дэмжснээрээ ой тогтоолтод эерэг нөлөө үзүүлдэг хүнсний тоонд бол багтдаг. За үүнээс гадна нь бол далайн гаралтай загас болохоор өөрөө омега 3-ыг бол агуулдаг. За омега 3 нь мэдрэлийн гэсэн синапс цаашлаад сурах үйл ой тогтоолтод бол эерэг нөлөө үзүүлдэг. За мөн цуснд бага нэгтэй липопротеиныг бууруулах замаар зүрх судасны эрсдлээс сэргийлэх нөлөө үзүүлдэг байгаа. За дараагийн нэг ой тогтоолт болон танин мэдхэн үйл ажиллагаанд дэмжих хүнсний тоонд бол нэрс ордог. Нэрс нь өөрөө антоцианинс гэсэн бодис агуулдаг. За энэ нь өрөвслийн эсрэг антиоксидант үйлдэлтэй бөгөөд мэдрэлийн эсүүд хоорондоо мэдээлэлээ солилцохын одоо нөхцөлийг бүрдүүлдэг байна. За мөн брокколи. За брокколи нь өөрөө сульфарамин болон витамин К агуулдаг. За антиоксидант болон өрөвслийн эсрэг нөлөө үзүүлдэг. За өдөрт дунджаар бол нэг аяга буюу 160 грамыг бол эдхийг бол эмч нар зөвлөдгөө. Хар шоколадны хувьд 70% дэше какаоны агууламжтай зөвлөдөг. За энэ нь болохоор флавоноид болон кофеин, антиоксидантын агууламжтай байдаг. За энэ нь насчид хамааралтай танин мэдхүүн бууруулдаг. За эерэг нөлөөтэй. Түүнээс гадна ой тогтоолт болон гидсний микробиомын одоо орчныг болохоор сайжруулах нөлөө үзүүлдэг. За сүүлийн үед ерөнхийдөө бол тархи гидс хоёрыг юм холбож ярих нь их олширсан. Учир нь одоо бидний юу идэж байгаа нь бидний одоо тархи тэр дундаа мэдрэлийн эсүүдэд бол нөлөөлж байна гэсэн судалгаанууд бол хийгдэж байгаа. За хамгийн сүүлийн нэг танин мэдхүү болон ой тогтоолтод эерэг нөлөөтэй хүнсний хувьд бол ногоон цай. За ногоон цай нь өөрөө кофеины агууламжтай. Кофеин нь өөрөө аденозины рецепторыг дарангуулах замаар бидний одоо ийм сонор, соргог ийм сэргэг байдлыг болохоор дэмждэг. За нөгөө талаас мөн допамины нийлэгжилтийг дэмжснээр бидний сэтгэл санааны байдал дээрддэг байгаа. Тийм. Ерөнхийдөө манай сүүлийн асуулт маань болж байна. Тэгээд та ер нь миний асуугаагүй тий. Тэгээ сонсогчдод нэмж өгөх тийм зөвлөгөө байвал юу гэж зөвлөх вэ? За юуны өмнө ой тогтоолтыг зөвхөн дангаар нь үнэлэх бол маш харьцангуй байдаг. Ой тогтоолтыг үнэлэхдээ тухайн хүний танин мэдхүүн өөрчлөлтөө бол ингээд хамт үнэлдэг. За хүмүүсийн ой тогтоолтын хөгжил чанар харилцан адилгүй байдаг. За хүмүүсийн одоо шинэ мэдээллийг тогтоох арга хэлбэр төдийгүй юуг илүү тогтоох нь өөр байдгийг бол санах хэрэгтэй. Үүнийг сүүлийн үед одоо суралцах арга барилтай холбон хийх болсон. За мөн цаашлаад танин мэдхүүн үйлүүд өөр хоорондоо нягт холбоотой явагддаг ба тэр дундаа ой тогтоолт нь анхаарлын шин чанараас хамаардаг учраас анхаарлыг сайжруулах аргууд нь ой үйлийг сайжруулахад ижил нөлөө үзүүлдэг байгаа шүү. За баярлалаа. За өнөөдрийн маань подкаст инхүү өндөрлөж байна. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо. Баярлалаа.